анхаарлаа хандуулахад бэлэн үү? Амен. За. Бид нар ямар номоос эзний үгээр суралцж байгаа вэ? Коринтотойгоо бичсэн эхний загтал. Тэгэд өнгөрсөн бүлэг болохоор өнгөрсөн бүлцээд 3 дугаар бүлэг байсан. Тэгээд тэндээс бидний суралцсан зүйл юу байсан бэ гэвэл маргаан, хагарал, гомдол байгаа бол энэ бол бид нар төлөвшөөгүй шинж тэмдэгэ гэж нэгдүгээрт нь харсан. Хоёрдугаарт нь хүн бүр хийсэн үлсээ шалгуулнаа. Эзнээр нэг бол бид нар шагналыг авна. Бидний хийсэн ажил маань алт, мөнгө, эрдэнийн чулуугаар хийгдсэн байна уу? Эсвэл нөгөө галд амархан шатдаг мод өвс сүрлээр хийгдсэн байна уу гэдгээ бид нар шалгуулнаа гэсэн. Тэгээ 3 дугаарт нь болохоор за хүнээр бүү сайрхаа гэсэн. Тэ? За энд Коринтийнхан маань би бол Паулийн шавь, би бол Аполлын шавь гэдэг ингээд хэн нэгэн хүнээр бахархдаг. Тэр хүнээр бахархаж байгаа нэрийн дор өөрснийхөө бас бардамнал аахлыг гаргаж ирсэн тийм байсан. Тэгээд одоо цааш нь ингээд үргэлжлүүлээд үзэх юм бол Паул энэ хотынхны маш олон асуудлыг хөндөнд. Энэ чуулган дотор нэлээд олон зарим нь бас нэлээд хурц тийм асуудлууд байсан. Тэгвэл тэрний нэг нь яг энэ тийм хагарал, маргаантай, бас жоохон бардамналтай тийм хүмүүс байсан байна. За тэгвэл одоо 4-р бүлгийн цөмөр өнөөдөр 1-ээс 7-р ишлэлийг үзнэ. Тэгээ бүгдээрээ эзний үгийг харахаас өмнө хамтдаа залбирая. За бүгдээрээ хамтдаа 4-р бүлгийн 1-ээс 7-ыг уншихаас өмнө зүрхсгэлээ бэлдээд эзэн хандан залбирцгаая. Халелуя. За эзэн бурхан минь тань бид нар энэ цагийн төлөө талархъя. Та бид нартай хамт иж өгөөч. Тэгээ таны оршихуй, таны нэгүсэл, таны хайр, таны ариун сүнсний ажил бидний дунд бидний зүрх сэтгэлд хийгдэх болтугай гэж гуйж байна. Эзэн минь та бид нартай яриач, ариун сүнс таныг урьж байна. Үнэхээр та бидний нүдийг нээж, зүрх сэтгэлийг мань даруй байлгаж та бидэнд үгээ хэлээрэй. Есүс таны гайхамшигтай нэгүүлсэнгүй авралын ажил бидний дунд бас хийгдэх болтугай. Зүрх сэтгэл нь таныг хайж байгаа, таны аврал нэгүүлсэл хэрэгцээтэй байгаа тэр хүмүүст та хүрээч гэж гуй. Эзэн минь аврагдаагүй хүмүүсийг та аварч өгөөрэй. Танаас ухаарал ойлголт, нэгүүлсэл, дарууслыг авах хүмүүст эзэн минь та бидэнд ойлголтыг өгөөрэй гэж гуй. Тэгээд энэ цагийг танд Есүсийн нэрээр даатгая. Амен. 1-р Коринт 4-ийн 1-ээс 7. Биднийг Христийн зарцснаар бөгөөд Бурхны нууцын нэрвүүд гэж тооц. Түүнчлэн итгэмжид байхыг нэрвүүдаас шаарддаг. Харин та нараар эсвэл хүний шүүхээр шүлгэх нь миний хувьд тун ялахгүй зүйл. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдсөн юм бишээ. Харин намайг шүүгч нь эзэн мөө. Иймд цагаас өмнө эзний гэртээ юу ч бүү шүүгтэн. Эзэн харанхуйд нуурсан юмсыг гэрэл гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүмүүрд магтаал ирэх болно. Ах トゥ нараа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполл хэрэгжүүлсэн нь та нар бичигдснээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасаа гэснийх юм аа. Тэгвэл та нар нэгийнхээ өмнө нөгөөгийнхөө эсрэг ихэрхэхгүй. Үнэн дээр хэн чамайг илүүгээ? Чамд байгаа бүхнийг чи хүлээж аваагүй гэж юу? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайхан вэ? 1-р Коринт 4-ийн 1-ээс 7. За энд Коринтийнхан хандаад за та нарын зарим нь өөрсдийгөө би бол Аполлын шавь, би бол Паулын шавь, би бол тэрнийх гэж ингэж нэлээд бардамнаж сайрхаж ийсэн. Та нарын тэр сайрхлаа болгоод байгаа бардамнаад байгаа хүмүүс чинь тэгвэл хин юм бэ гэдгийг нь хэлж өгч байна. Та нарын сайрхаж байгаа тэр Паул, Аполл гэдэг өөрийгөө ч гэсэн оруулаад ааш мэдээж Паул гэдэг нь Паул өөрийгөө хэлж байгаа. Тэгвэл тэр хүмүүс чинь үнэндээ тийм эзэн Есүстэй зэрэгцэхээр бахархаад ахаар хүмүүс үү эсвэл хинбэ гэдгийг нь энд хэлж өгч байна. Тэгвэл эзний зарц болсон. За мэдээж эднэр бол элч нар байсан. Есүс Христ эзнээс том даалгаврыг авсан, үүргийг авсан
чухал хариуцлагатай хүмүүс байсан. Гэхдээ ийм хүмүүсийг та нар хэн гэж тооцох ёстой вэ гэвэл тэд нар үнэндээ эзний өмнө хинбэ гэвэл тэд бол Христийн зарцнаар гэж. Тэд бол Христийн зарцнаар Бурхны нууцын нярууд гэж тооцоорой гэж. За тэгвэл энд бидний хамгийн нэгдүгээр зүйлд ойлгох ёстой зүйл бол удирдагч хүн бусдад үйлчлэгч байх ёстой гэсэн. Удирдагч хүн бол энэ нийгмийн арга зарчмаар явдаг, бусдыг ноёрхдог, ноёрдог, даргалдаг, боосолдог тийм хүн бол Библийн дагуух удирдагч биш. Библийн дагуух удирдагч хүн бол бусдад үйлчлэгч байх ёстой гэж. Тэгээ Есүс бусдад яаж үйлчлэхийг өөрөө 3 жил дагалдагч нартай явж байхдаа үзүүлсэн, боддоор харуулсан, тэдний зовлонтой үед нь, хэцүү үед нь, уйтгар гонигтай үед нь хамт байсан, тэдэртэй хамт хаана хонж яг л дагалдагч нар хаана байна? Тэнд Есүс өөрөө энэ дэлхийн эзэн мөртлөө, энэ дэлхийн агуу нэгэн мөртлөө, агуу бурхан мөртлөө хүмүүний амьдралаар амьдарсан, хүмүүний зэндаанд очсон. Маш баян хүн, маш хөрөнгөтэй, ямар ч баялагын донд бэлхэж амьдрч чадах хүн ядуу хүмүүсийн донд амьдраад байна гэж татвсэлтэй. Энэ дэлхийн ямар ч эд хөрөнгийг хажуудаа байлгаад тэр донд бэлхэж амьдрч чадах байсан нэгэн гудамжны хүмүүстэй хамт гудамжинд хонж ийн гэж татвсэлтэй. Гудамжинд гуйлга гуйж байгаа гуйлагчтай хамт хажууд нь байгаа. Түүнтэй хамт суугаад түүний идж байгаа хоолыг нь идээд унтдаг газар нь унтаад хамт байж байгаа. Есүс яг үнийг л харуулсан. Есүс шавнырынхаа хөлийг угааж исэн. Шөлийг угаахдаа та нар бие биендээ үүшлээсэ гэдгийг ойлгуулахын тулд би үнийг хийж байна гэж Есүс хэлсэн. Тэгвэл эндээс удирдагч хүн бол үнэхээр бусдад үйлчлэгч хүн байх ёстой. Хэрвээ удирдагч хүн бусдыг ноёлдог, бусдыг даргалдаг тийм тэднээс нэгсэндээ өөрийгөө би танараас өөр зэндааны хүн, би танараас өөр статустай хүн гэж бусдад ханддаг бол тэр хүн Библийн дагуу удирдагч байж чадахгүй байна гэсэн үг. Тэгвэл Есүс энд удирдагч хүн бол бусдад үйлчлэгч байх ёстой гэдгийг хэлж өгч байна. Тэгээд 3:21 дээр тиймээс хинч хүмүүсээр бүү сайхаагаа гэж яг энэний өмнөх бүлгийн төгсгөл дээр Паул Коринтынд хэлчихсэн байсан. Тэгвэл та нар сайрхаад байгаа Паул, сайрхаад байгаа тэр Аполлч нь болвол үнэхээр сайрхах нэгэн биш ээ. Харин бусдад та нар үйлчлэгч байх ёстой гэж хэлж байна. Энд хэлж байгаа зарц гэдэг үг нь болохоор туслагч гэсэн утгатай. Туслагч. За ямар жишээн дээр гардаг вэ гэхээр төрийн ажилтны туслах, эмчийн туслах, тахилчийн туслах, шүүгчийн туслах, хааны туслах гэд тийм үгэн дээр хэрэглэгддэг грек үг байна. Тэгэхээр үндсэн санаа нь юу вэ гэхээр энэ хүн бол гол хүн биш ээ. Харин туслах хүн, туслах үүрэгтэй хүнийг энэ үгээр хэлдэг. Та нар бол бусдын Христийн зарц байх хэрэгтэй гэж. Та ингэж эмчдэр очих, шүдний эмчдэр ялангуяа очихлаа шүдний эмчийн хажууд тийм оюутан ч юм уу эсвэл туслах эмч нь байдаг те. Эмч нь за тэрийг одоо надад өг, энэ эмийг өг, тэр багжийг өг гэдэг ингээ хэлэхлээр нь яг ингэ юм өгөөд идэг нэг тийм эмч туслах эмч байдаг. Тэ? Яг тэрэн шиг гэсэн. Гол ажлыг хийдэг хүн бол Есүс Христ. Харин эзний зарцнаар, эзний удирдагч нар бол туслах ажилч. Гол алдар нь, гол магтаал нь хүнд очих ёстой вэ гэвэл Есүс эзэнд очих ёстой. Туслахад биш. Тэгвэл эндээс бидний ойлгох ёстой зүйл нь удирдагч хүн бол бусдад үйлчлэгч байх ёстой. Тэгээ би та нарын дунд байгаа нэгэн сайн жишээг бол хэлмээр байна. Манай уган ахлагч бол би үнэнхээр бусдад үйлчлэгч гэж хардаг. Яг нөгөө нэг яралтай тусламжийн утсан дээр бэлэн байж идэг хүн шиг хэн хизээ юу хэрэгтэй болно яваад очдог. Мэдээж ихнэрийгээ дагуулад очдог. Тэгээд энэ гэр бүл бол та нарын төлөө үнэхээр сайн үйлчилж байгаа үйлчлэгч гэр бүл бол би маш сайн жишээ гэж хардаг.
Тэгээ хинд явралтаа тусламж хэдэн цагт хамаагүй шүн дундаж магадгүй. Хин нэг нь эрүүл мэндийн тусламж хэрэгтэй болох нь хин нэгэнд ямар нэгэн хаалгууд нь онгохоо байчихсан ч юм уу эсвэл хин нэгэн хүн унаагүй болчихсон ч юм уу те. Яг ингээд би яваад очие гэдэг. Би хүргээд очие, би туслаад өгье гэдэг. Үнэхээр сайн жишээ. Би бол үнэхээр та бүхэн бол сайн үлгэр жишээг энд бол дагж байгаа гэж харж байгаа. Тэгээд өнгөрсөн 5 дахь өдөр янжаар тэр Грац орчоо буцаад иргээд ирсэн чинь унаад зогссон байсан. Тэгээд за яад юм блэ гэжсэн чинь яг асуугаад за та нар яаж явах чинь ингээд тэгээд өөрөө хүрээд ирсэн. Тэгээд угнаа нямпаа бид нэрээ гэрт хүргэж өгсөө. Их баярлалаа. Тэг үнэхээр яг өдөртөгч хүн бол яг л ийм л байх хэвээр. Бусдад үйлчлэгч. За дараа нь хэлж байгаа өдөртөгч хүн бол Бурхны нууцын Нярууд гэж тооцоорой гэж. За энэ дээр Няруу гэж байгаа энэ үг нь болохоор Библиэлд нэг өсөндөө Монгол одоо нэлээд хэрэглэгддэг үг гэвэл даамал гэсэн үг байна. За даамал гэдэг хүн үг бол бусдын эд хөрөнгө, эд баялагийг хариуцаад түүнийг өсгөж яадаг, харж хамгаалж яадаг, харивжуулж яадаг хүнийг хэлдэг. За энэ дээр Лук 12 дээр Есүс нэгэн сургаал зөвлөлийг хэлсэн байдаг. Нэгэн эзэн зарц нартаа талант өгөөд тэгээд холын аянд яваад эргэж ирдэг те. Тэгээд эргэж ирснийхаа дараа за би чамд хариуцуулаад өгсөн мөнгийг чи хэд болгосон байна аа? Өсгсөн байна уу? Өсгөөгүй байна уу гэдгийг шалгадаг. 5-ыг өгсөнд нь би дахиад нэмээд 5-ыг олсон гэдэг. 2-ыг өгсөнд нь 2 талантыг би нэмээд олсон гэдэг. Харин 1 талант авсан нөхөр болохоор би таны мөнгийг чинь газарт болчихсан маа гэд уцаагаад өгч байсан. Харин тэгэхэд Есүс тэр сургаал зөвлөлөөр дамжуулаад тэр зарц нарыг буюу тэр даамлуудыг магтсан байдаг, сайшаасан байна. Яагаад вэ гэвэл чи миний хариуцуулж өгсөн зүйл итгэмжтэй, хариуцлагатай, бас ухаалаг хандсан учраас чи маш сайн байна гэж шагнасан байдаг. Тэгвэл эндээс бидний ойлгох ёстой зүйл нь хамгийн дөрөв өдөртөгч хүн бол бусдад үйлчлэгч байх ёстой, бас Бурхны даамал. Тэгээ ямар даамал гэж байна? Юу хариуцдаг даамал гэж хэлсэн. Энд дээр Бурхны нууц гэж байна. За Бурхны нууц гэдэг нь тэгвэл энэ утгаараа юу вэ гэхлээр ингээд нууц байгаад байдаг, нууц хэвээрээ хадгалагддаг зүйлийн тухай яриаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. За өмнөх 1-2 дугаар бүлэг дээр энэ яригдсан. За Булгаагийн номлол дээр та нар хэвээрээ санаж байвал энэ Бурхны нууц гэж юу хэлээд байна гэхлээр энэ бол үндсэндээ маш энгийнээр хэлбэл сайн мэдээг хэлж байгаа. Бурхан үн ертөнөөс төлөвлөөд түүхэн цаг хугацаанд хэрэгжүүлээд Есүс Христийг энэ дэлхий дээр илгээгээд түүгээр дамжуулаад хүн төрлөختнийг аварна гэсэн тэр төлөвлөгөө, тэр мэдээгээр дамжуулан хүн төрлөختнийг авардаж болно гэсэн энэ мэдээ бол Бурханы нууц аа. Өмнө нь хүмүүс ойлгохгүй байсан, мэдэхгүй байсан. Харин тэгвэл Есүс Христ ирээд тэр нууцыг нь ил болгоод за одоо энэ мэдээг та нар дамжуулаарай, тараагаарай. Тэгээ хүн төрлөختний үгээр дамжуулан аврагдах юм шүү гэж хэлдэг те. Тэгвэл энэ дээр Бурхны нууцын нярууд буюу энийг өөрөөр хэлье гэвэл юу гэж хэлж болох вэ гэвэл Бурхны сайн мэдээний даамлууд гэж хэлж байна. Тэгвэл та бид нар итгэгчид, удирдагчид бүгдээрээ бид нар Бурхны сайн мэдээний даамлууд гэсэн. Бурхны сайн мэдээг бид нар өөртөө хадгалаад суух ёстой хүн биш. Нөгөө ухаалаг зарц шиг аривжуулах ёстой, өргөжүүлэх ёстой, түгэх ёстой гэсэн үг. Энэ бол сайн удирдагчийн жишээ. Тэгвэл Есүс итгэдэг удирдагч хүн бол нэгдүгээрт нь тэгвэл бусдад үйлчлэгч байх ёстой, бас Бурхны сайн мэдээг тараадаг, түгээдэг, аривжуулдаг, өргөжүүлж яадаг даамал байх ёстой. 2:6 дээр энэ тухай яг Бурхны нууц гэж юу хэлээд байна гэдгийг тэнд маш тодорхой хэлсэн байна. За дараагийн өгүүлбэрийг харъя. Түүнчлэн итгэмжид байхыг нэруудаас шаарддаг гэж хэлж байна. Нэг ёсондоо Бурхны даамал хүн гол нь ямар шин чанартай байх ёстой вэ гэвэл тэр хүн итгэмжид байх ёстой гэсэн. Бурхны даамал буюу Бурхны ажлыг авсан хүн итгэмжид байх ёстой. Тэр хүн үүрэг даалгавраа цагт нь, хугацаанд нь биелүүлдэг байх ёстой гэсэн. Энэ бол ерөөсөө Бурхны даамал буюу удирдагч хүнээс шаарддаг хамгийн гол чанар энэ байна.
Түрүүний нөгөө сургаал зүйлдер дээр Лукийн 12 дээр Есүс нөгөө 3 зарц нарыг эргэж ирснийхаа дараа за чи итгэмжит байна гэж хэлсэн. Ерөөсөө гол чи ажилдаа хариуцлагатай, нухацтай, бас ухаалаг хандсан учраас чи сайн байна гэж Есүс магтсан байдаг. Тэгээд юу гэж хэлдэг вүлээ? Чи бага юмд итгэмжтэй байсан учраас би чамд ихийг өгье гэдэг. Тэгвэл эндээс бидний суралцах хоёр дахь зүйл юу гэхээр удирдагч хүн итгэмжид байх үүрэгтэй. За тэгвэл өнөөдөр бодит амьдрал дээр энийг юу гэсэн үг вэ? Итгэмжид байна гэдэг нь практик дээр бидний ойлгодог хэлээр яаж харагддаг юм? Хариуцлагатай байна гэсэн. Нэгэсэндээ цааш нь бүр зарлаад хэлвэл заа гэсэн бол заагаа биелүүлдэг, үгүй гэсэн бол үгүй дээрээ зогсож чаддаг, зарчмаа барьдаг, цагаа барьдаг, хариуцлагатай, би тусалнаа гэсэн бол тусалдаг, тэ би тэнд байна гэсэн бол байж чаддаг. Үнэхээр авсан үүрэг даалгавраа маш хариуцлагатайгаар биелүүлдэг байна л гэсэн үг. Энэ бол эзэн биднээс хүсдэг шин чанар. Эзэн биднээс хүсэж байгаа бидний одоо чи үүрэг даалгавраа хариуцлагаа хэр сайн биелүүлвэ гэдгийг маань шалгах хэмжүүр маань нэг гол чухал хэмжүүрөд ерөөсөө энэ итгэмжит чанар. Удирдагч хүн хэрвээ итгэмжит биш бол тэр хүн хамгийн том шалгуур дээрээ бүтлгүүтлээ гэсэн үг. Удирдагч хүнээс шаардах тэгвэл эзэн биднээс хүсдэг чанар юу вэ гэвэл итгэмжит байхыг хүсдэг. Тэгээ түрүүний Лукийн 12 дээр энэ бол ерөөсөө маш тодорхой жишээ байна. За цааш нь харъя. Тэгвэл бид нар хоёр зүйлийг сурлаа тийм. Нэгдүгээрт нь удирдагч хүн бусдад үүсгэж байх ёстой. Хоёрдугаарт нь удирдагч итгэмжит байх үүрэгтэй. За цааш нь уншъя. Харин та нараар эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялахгүй зүйлээ. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үгээрээ би зөвтгөгдсөн юм бишээ. Харин намайг шүүгч нь эзэн мөн. За энд Паул юу яриад байна гэхээр би өөрөө өөрийгөө шүүж нэгэсэндээ өөрөө өөртөө эцсийн үнэлгээ өгөх хүн бол би бишээ гэж. Бидний амьдралыг хүмүүс харж идэг, хүмүүс шүүдэг, дүн тавьдаг, үнэлгээ өгдөг. Гэхдээ энэ бол эцсийн үнэлгээ биш гэсэн үг. Эцсийн үнэлгээг эцсийн дүнг хэн тавих вэ? Есүс эзэн л тавина. Тийм учраас бид нар эндээс энэ амьдрал дээр, энэ дэлхий дээр амьдарч байхдаа за хүмүүс намайг магтаж магадгүй, эсвэл хүмүүс намайг буруу шааж магадгүй, хүмүүс намайг ийм тийм гэж хэлж магадгүй. Зүгээр сайн саашаадыг нь яг зүгээр хүлээгээд авчих. Шүүмжлэл байгаа бол бас хүлээгээд авчих. Тэгвэл эцсийн дүнг хэн тавих вэ гэвэл эзэн Есүс. Тэгээ энд хэлснээр харин намайг шүүгч нь эзэн мөн. Иймэд цагаас өмнө эзний гэртэл юу ч бүр шүүгтэн. Эзэн харанхуй нуугдсан юмсыг гэрд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүмүүрд магтаал ирэх болно. За нэгэсэндээ эцсийн шүл эзний өмнө очиход л эзэн бидний амьдрал дээр дүнгээ тавьж байна. За итгэмжид байсан уу? Хариуцлагатай байсан уу? Чин сэтгэлээсээ хийв үү? Зөв хандлагаар хийв үү? Ямар хандлагаар хийв? Ямар сэтэл тэнд байв? Ямар зорилго тэнд байв гэдгийг эзэн Есүс л биднэрт өгнө. Тэгээд би нэг дэлхийн зүйнд ажилладаг байхдаа миний ажилд хамт ажилладаг байсан Америк дарга маань ингээд би өөрийнхөө ингээд нэг тийм дүгнэлт маягийн зүйлийг хэлэхлээр за би тийм байхаа гэж би бас найдаж байна гэж хариулдаг байсан байхгүй. Тэгээд тэр нэг тийм найдаж байна гэдэг нь яг тэр хүн ч гэсэн за би яг эцсийн дүгнэлтийг өгөхгүй. Гэхдээ тийм байх болтугай, тийм байгаасаа гэж би бас хүсэж байна гэсэн маягаар ярьдаг байсан. Тэгээд би анхан тэрэн дээр надад жоохон тийм дутууч юм шиг бодогддог байсан байхгүй. Энэ хүн тийм гэл ингээл гоё натаа санал нийлээ ч юм уу, тийм гэл ингээд дөнгөө өгчмөр байд хилчээсэ гэж боддог. Гэтэл тэр хүн тийм байх болтугай байна гэж би найдаж байна гэд айгүй тийм
эцсийн одоо шүүлт, эцсийн дүн ерөөсө тавьдаггүй тийм хүн байсан. Тэгээ би явандаа тэр бол үнэхээр ухаалаг зүйл юм байна гэж ойлгосон. Тэгээд англичуудын бас нэг тийм зам байдаг байхгүй юу? Ингээд юм хэлэхдээ би бас найдаж байна. Тэгээ тийм байгаасаа гэж би хүсэж байна гэдэг нэг тийм ялангуяа багш нар ч юм уу, ялангуяа нэлээд ийм туршлагатай ухаалаг хүмүүс ер нь нэг тийм айхтар ингээд ийм тийм тэр чинь тийм байхгүй юу, ийм байхгүй нэг монголчуудын нэг ярьдаг шиг тэгж ерөөсөө ярьдаггүй. За тийм байхаа гэж би найдаж байна гэдэг. Тэгээ тэрэн шиг бид нар ч гэсэн бас хин нэгэн хүний тухай ярихдаа ч юм уу, өөрдөө ч юм уу, тэ бид нар өөрийгөө ч үнэндээ бас сайн дүгнэж чадахгүй. Өөрөөсийнхөө зүрхнийхээ залбирыг хийгч сайн мэдэхгүй. Хүнд бид нар гоё харагдаж болно. Хүнд бид нарт мундаг юм шиг харагдаж болно. Гэхдээ бидний зүрх сэтгэлийн дотор байгаа хандлага, сэтэл, сонирхол, зорилгыг зөвхөн Есүс эзэн л мэдэж байгаа. Тийм учраас бидний үнэхээр эцсийн дүнг эзэн тавих учраас цөмөрөө хүний үнэлгээ, хүний шүүлтэнд бүдрэхгүй бай. Хүн та биднийг сайшаах юм бол за энэ бол эцсийн дүн биш шүү гэж бодоод за эзэн намайг бас яг тэгж хэлэх болтугай. Эзэн таныг харж байгаа шиг эзэн бас намайг тэгж дүгнэх болтугай гэж дотроо найдаад за би бас найдаж байна. Эзэн бас намайг сайн итгэмжид зарцмын чи миний баяр баясгаланд ор гэж хэлэх болтугай гэж бид нар дотроо бас найдаж сурах хэрэгтэй. А нөгөө талдаа заримдаа хүмүүс биднийг шүүмжилдэг, доош нь хийдэг, эсвэл биднийг тгий гэж бодоогүй ч гэсэн тэр хүний хэлж байгаа үг нь нэлээд хүнд тусдаг. Тэр нь бид нар гомддог, тэр нь бид нар шархалдаг. Тэгэл тэрийг ингээд бодоод тэр намайг ингэж хэлсэн, тэр намайг ингэж гомдоосон гээл тэрийгээ ерөөсө тавьдаггүй яваад байна. Яг энэ Коринтчуудын асуудал бас яг адилхан байна. Хоорондоо хагаралддаг, муудалцдаг, фракц болчихсон. Би тэрнийх, энийх, чи тэрнийх гэдэг. Тэгснээс янз бүрийн гомдолтой тэрнээс ерөөсө ардаа орхидоггүй, хайдаггүй. Тэгвэл хэрвээ хин нэгэн хүн бид нар гомдсон байгаа бол хин нэгэн хүний үг нь надад шүүмжлэл юм шиг, ял юм шиг ойлгогдсон, тэгж буусан байгаа бол бас битээ тэгж хүлээж аваарай. Яагаад гэвэл таны зүрх сэтгэлийг эцсийн дүнг тавих эзэн хүн бол эзэн Есүс. Хүн биш эзэн бол бидний эцсийн дүнг тавина. Хэрвээ би өөрөө дотроо би зөв хандлагаар зөв сэтгэлээ хийсэн гэдгийг мэдэж байгаа бол хүн тэрийг буруу ойлгосон ч гэсэн яах вэ? Хамаагүй. Би гол нь зөв сэтгэлээр зөв хандлагаар хийсэн учраас эзэн намайг мэдэж байгаа. Эзэн над дээр дүн тавина. Тэр хүний буруу ойлгосон, тэр хүний шүүмжилсэн, тэр хүний надад хэлсэн үг бол чухал биш. Яг л тэр бол эцсийн дүн биш. Эцсийн дүн эзэн үг. Тийм учраас энэ дээр Паул хэлж байгаа тийм. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. Нэгсэндээ өөртөө би эцсийн дүн тавьдаггүй гэсэн. Энд дээр шүүх гэдэг энэ үгийг бас бид нар буруу ойлгох гэдэг. Ерөөсөө ямар ч юм дээр үнэлгээд өгнөлт өгөхгүй юм шиг ойлгож байгаа биш. Энд дээр Паул ямар утгаараа яриад байна гэхээр би өөртөө эцсийн дүн тавиад нэг бол өөрийгөө би мундаг гэд, нэг бол би өөрийгөө хинч биш гэд агаад тэгж дүгнэх тухай яриад байгаа биш. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдсөн юм биш гэж. Нэгсэндээ миний зүрх сэтгэл би буруу хандлагаар, буруу сэтлэр хийсэн зүйл байхгүй гэдгээ би мэдчихэв гэж. Гэхдээ би надад өөрийгөө буруутгах юу ч байхгүй ч гэсэн би 100% цэвэр ариун гэсэн үг биш гэж хэлээд байна. Бүх юмыг би зөв сэтгэлээр, зөв хандлагаар, зөв үйлдэлээр хийсэн гэсэн байсан ч гэсэн энэ бол би өөрийгөө үнэлж байгаа, өөрийгөө л харж байгаа учраас энэ бол эцсийн дүн биш гэж хэлдэг. Тийм учраас эцсийн дүн харин намайг шүүгчин буюу надад дүн тавигч нь эзэн гэж. Надад миний амьдралын дүнг хүн биш, би өөрөө биш, харин эзэн Есүс тавина. Тийм учраас эзний тэр дүн тавихаас өмнө өөртөө бүх эцсийн дүн тавь, бусдад бас эцсийн дүнг өгж байгаа юм шиг битгий ханд, битгий тэгж яар. Эзэн харанхууд нуугдсан имийг гэрэлд гаргана гэж. Тэгээд зүрхний санааг маань, бидний зүрхний сэдлийг маань
бид нар ямар сэтлээр, ямар зорилгоор альва зүйлийг хийсэн байна гэдгийг эзэн тэр цагт ил болов. Тэгээд Бурханаас хүн бүр магтаад ир болно. Тэгээ нөгөө түрүүчийн бүлэг дээр гарсан шүү дээ, тийм. Паул та нар ямар сэтгэлээр, ямар чанартаагаар үйлчлэн тэр чинь шалгагдах болно. Та нар хэрвээ эзний өргөөг алт мөн эрдний чулуугаар буюу зөв сэтгэлээр, зөв хандлагаар, чанартаагаар, хариуцлагатаагаар, итгэмжтэйгээр хэрвээ хийсэн, үйлдсэн бол тэр чинь шалгараад галаар галз хисэл үлдэнэ. А хэрвээ чанар муутай материалаар та нар хийсэн буюу буруу хандлагаар, буруу сэтгэлээр, бардамналаар, сайрхлаар өөр юу гэдгийг хийсэн бол тэр чинь галз шатаад үзүүлэх юм байхгүй, харуулах юм байхгүй болно. Гэхдээ чи аврагдана. Чиний гэхдээ ажил чинь харин уучлаарай, шатаад дуусгах гэж хэлсэн. Тийм учраас бид нар энд ойлгох нэг зүйл нь та бидний эцсийн шүүлтийг хүмүүс биш харин эзэн Есүс өгнө гэдэг. Тийм учраас та хүмүүсийн үгэнд битгий амархан бүдрээрэй. Магтаалд нь ч битгий амархан бүдэр, шүүмжлэлд нь ч гэсэн битгий амархан бүдэр. Хүний магтаал гэдэг бас гоё юм шиг боловч үнэндээ бас хоосон. Яг л тэр бол эцсийн дүн биш. Хүнд би гоё харагдаж магадгүй, хүнд би мундаг юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ та өөрөө өөрийгөө мэдж байгаа. Тэгээд эцсийн дүн эзэн тавина. Тийм учраас эцсийн дүнгээл сайн гаргуулъя. Хүнээр тавьж байгаа дүн, өөрөө тавьж байгаа дүн бол тийм чухал биш. За чааш нь уншия. Ах トゥ нараа би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполлод хэрэгжүүлсэн нь та нар бичигдснээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасаа гэснийх юм аа. Тэгвэл та нар нэгийнхээ өмнөөс нөгөөгийнхөө эсрэг ихэрхэхгүй. Үнэн дээр хэн чамайг илүүгээ, чамд байгаа бүхнийг чи хүлээж аваагүй гэж юу? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрах нь вэ гэж. За энэ дээр юу хэлээд байна гэхээр за эцсийн дүнг эзэн тавина. Тийм учраас эзнийг хүлээ. Тэгэхдээ энэ Коринтчууд нэлээд бардам байсан ба. За би иймч болчихсон, би тиймч болчихсон гэдэг. Үнэн дээр тэдний сайрхаад байгаа, бардамнаад байгаа зүйл нь өөрсдийнх нь биш. Өөрсдөө угаасаа тийм байсандаа биш. Тэдгээр зүйлийг өөрсдөө эзэмшээд байсандаа биш. Харин тэдний амьдралд байгаа сайн сайхан болгоно нь өөрсдөө эзнээс авсан зүйлс байна. Тэгээд Паул, Аполл хоёр өөрсөддөө за удирдагч хүн бол үйлчлэгч байх ёстой. Удирдагч хүн итгэмжид байх үүрэгтэй. Тэгээд бидний эцсийн дүнг бид нар өөрөөсөө ч юм уу өөр хүн тавих биш, эзэн тавина гэдэг энэ шалгуурыг, энэ цензурыг бид нар өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлсэн гэж хэлээд байна. Би өөртөө болон Аполлод хэрэгжүүлсэн учраас та нар бидний амьдралаас хараад суралцаасай гэж би хүсэж байна гэж байна. Тэгэх юм бол та нар бие биенийхээ өмнө бардам зан гаргаад би ч тийм, та нар ч тийм гэж бардамнахгүй, сайрхахгүй, бие биендээ ихэрхэхгүй гэж. Тэгээ одоо загтлын ингээ нэлээд цаашаа ингээ явах юм бол Паул Коринтийнхныг нэлээд хатуугүйгээр хэлж байгаа. Яжиж хэлж байгаа. Та нар өөрсдөө иймч тийм байна, би иймч мундаг, тиймч лаг гэж хэлээд байгаа зүйл чинь үнэндээ та нар тийм байсандаа биш, эзнээс та нар энэ бүхнийг хүлээж авсан шүү дээ гэж цаашаа одоо 8 дугаар ишлэлээс хойш ялангуяа нэлээд яжсан хатуу үгээр Паул Коринтчуудад зэмлэнэ. Тэгвэл эндээс бидний ойлгож авах дөрөв дэх зүйл юу вэ гэхээр бидэнд байгаа сайн бүхэн нь Бурханаас ирсэн гэдгийг ойлгох. Таны амьдралд байгаа, миний амьдралд байгаа сайн сайхан бүхэн нь үнэндээ миний мундгийнх биш. Би бусдаас илүүтэй биш. Би бусдаас онцгойтой биш. Харин эзэн надад хайрлсан, эзэн надад хишиг хүртээсэн учраас тэр зүйлсэн байгаа. Тэгээ энэ дээр Паул хэлээд байгаа. Чамд байгаа бүхний чи өөрөөсөө гаргасан юм биш. Харин чамд ирсэн зүйлс шүү дээ. Хэн чамайг бусдаас илүүгээд байгаа юм бэ гэж байна. Нэгсэндээ
чи бусдаас илүү гэж өөрийгөө магтах, сайхах зүйл бол үнэндээ чиний өөрийнх биш. Харин эзэн бурхан чамд өгсөн учраас энэ бол чамд байгаамаа. Тийм учраас бидний энэ дээр ойлгох зүйл нь бидний амьдрал байгаа зан чанарынч бай, эд баялагынч бай, юу ч бай. Бидний ажил мэргэжил, бидний боловсрол юу ч бай. Тэр бүхэн нь бүгдээрээ миний мондгийнх биш ээ. Би бусдаас өөр статустай, би бусдаас өөр онцгойтой биш. Харин энэ бол бүгд Бурханаас ирсэн ивэл гэдгийг ойлгох. Тийм учраас энэ надаас гараагүй учраас, энэ надад зүгээр ирсэн ивэл учраас би энийгээр энэ бол минийх, энэ надад угаасаа байсан гэж сайхах зүйл байхгүй болж байна. Тийм учраас л Паул захидлынхаа эхэндээ хэлсэн байгаа тийм. Би өөрөөрөө сайхаж та нар дээр очиагүй. Би өөрийнхөө мундгийг, өөрийнхөө мэрэгэн ухааны гайхуур та нар дээр очиагүй. Зөвхөн би нэг л зүйлийг тунхаглаж та нар дээр очсон. Тэр юу вэ? Би цовдлогдсон Есүсийг би мэддэг гэдгээл та нарын дунд тунхагласан гэж хэлсэн. Би цовдлогдсон Есүс Христийг л та нарт мэдүүлэхийн тулд түүгээр л Есүсээр л сайхаж, Есүсээр л би үнэхээр бардамнаж, Есүст би итгэл найдвараа тавьж, Есүсийг би өргөж та нар дээр очсон. Надад өөрт бол сайхах зүйл байхгүй гэж хэлсэн. Яг тэрнтэй адилхан энэ дээр үнэхээр бидэнд байгаа сайн бүхэн нь Бурханаас ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар өөрийгөө өвөлгөөд би чамаас үүгээрээ илүү, би Паулын шав, би ийм сургууль төгссөн, би ийм газар ажиллаж ийсэн, би ийм туршлагатай, би ийм мундаг, би чамаас үүгээрээ илүү, би ийм гэр бүлээс гаралтай, эсвэл би ийм ястан үндэстэн гэж сайхах зүйл бидэнд байхгүй болно гэсэн. Үнэндээ бидний амьдралд байгаа сайн сайхан бүхэн нь эзэн Есүсээс ирсэн. За тэгвэл өнөөдрийн яг энэ эхний 7 ишлэлээс бидний суралцах 4 зүйл маань нэгдүгээрт нь удирдагч хүн бусдад үүшлэгч байх ёстой. Хоёрдугаарт нь удирдагч хүн итгэмжит байх хэрэгтэй. Гуравдугаарт нь та бидний эцсийн үнэлгээг хүмүүс биш харин эзэн Есүс өг. Дөрөвдүгээрт нь бидэнд байгаа сайн сайхан бүхэн нь Бурханаас ирсэн. За тэгээд эзний үг бидэрт өнөөдөр ийм зүйлийг заалаа. Тэгээд энэ бол зөвхөн удирдагч хүн зориулсан зүйл юм байна. Удирдагч хүнд хандаж хэлсэн үг нэг битгий та бодоорой. Яагаад гэвэл хүн болгон байгаа газартаа, байгаа талбартаа, гэр бүл дотроо хүүхдүүдтэй удирдагч нь байна. Хүн болгон эзний ажлыг хийж байгаа, эзний үйлчлэлийг хийхээр дуудагдсан хүмүүс, зарим нь урд гардаг үүрэгтэй ажилд оногдсон, зарим нь олон удаа урд гараад байдаггүй, харин ихэвчлэн ард байдаг тийм ажлыг авахаар дуудагдсан хүмүүс. Бүгдээрээ бид нар чуулганы гишүүд, бүгдээрээ үйлчлэгчид. Харин гэхдээ бидний хийж байгаа ажил бүгдээрээ нэг л эзнэр цэгнэгдэн, бүгдээрээ нэг эзнэр дүнгээ тавиулна. Ямар хариуцлага үүрсэн байна тэрнийхээ төлөөл. Том үүрэг авсан хүмүүс нь арай хөнгөн шалгуулна гэсэн үг биш. Амархан үүрэг авсан хүмүүс нь амархан шалгуулна гэсэн үг бас биш. Бид нар бүгдээрээ л эзнээс өөрийн гэсэн үүрэг даалгаврыг авсан. Тийм учраас бүгдээрээ бусдад үйлчлэгч бай. Хоёрдугаарт нь итгэмжтэй байцгаая. Тэгээд миний амьдралын эцсийн үнэлгээг хүмүүс биш, би өөрөө биш. Харин эзэн Есүс тавих учраас тэр өдрийг харж, тэр өдрийн төлөө зөмөрө хариуцлагатай бас баяр хөөртэй эзнийхээ төлөө үйлчлцгээе. Тэгээд бидний амьдралд байгаа сайн сайхан бүхнүүд бүгдээрээ Бурханаас ирсэн учраас бүгдээрээ бас талархъя. За хамтдаа заригцгаая. Халелуя. Эзэн бурхан минь танд бид нар баярлалаа. Үнэхээр бид нар зөвхөн танаар бахархаж, таны миний амьдралд, бидний амьдралд хийсэн, биднийг харанхуугаас гаргаж, гэрэл гаргахын төлөө таны хийсэн бүхний төлөө та биднийг утгагүй, зориггүй, төөрөлдсөн амьдралаас та биднийг гаргаж, утга учиртай, баяр хөөртэй, итгэл найдвартай, гэрэл гээгээтэй амьдрал руу та биднийг аварсан баярлалаа Иесус эзэн минь. Үнэхээр бидний амьдралд байгаа сайн сайхан бүхэн, бидний амьдралд байгаа мөнгөөр хэмжигдэж болохгүй, боломжгүй, амар тайван, баяр хөөр, итгэл найдвар, гэрэл гээгээ
сайн сайхан бүхнийг эзэн Есүс та бидэнд өгсөн баярлалаа. Эзэн минь үнэхээр та бидний амьдралд дүн тавих. Эзэн учраас бид нар тэр өдрийг харж зөв сэтгэлээр, зөв хандлагаар, зөв сэтлэр бусдад үйлчлэхэд та бидэнд туслаарай. Та биднийг бас итгэмжид байлгаж өгөөч. Эзэн минь та бидэнд үнэхээр сайн зарцснараа, сайн даамлууд, сайн үйлчлэгчид байхад та бидэнд туслаач. Есүс эзэн та бусдад үйлчлэхийн жишээг та төгсөөр биднэрт харуулсан. Тэгвэл эзэн минь та бидэнд туслаарай гэж гуй. Тэгээд үнэхээр бид нар амьдралаа таны өмнө дэлгэж байна. Бид нар амьдралаа танд өргөн даатгаж байна. Амьдралаа би танд зориулсан, таны үйлчлэл, таны хаанчлалын төлөө, бусдын төлөө зориулсан амьдрал болгохыг хүсэж байна эзэн минь. Тэгэд ийм шийдвэрийг бид нар гаргаж байна. Эзэн минь Есүс та бидэнд туслаач. Тэгэд энд сууж байгаа хүн болгоны зүрх сэтгэл танд үйлчлэгч, таны сайн зарц гэж эцэстээ танаар дүгнүүлж чи ухаалаг, сайн, итгэмжид зарц байна. Чи миний баяр баясгалан дор. Чи баг зүйл итгэмжтэй байсан учраас би чамд ихийг өгье гэж хэлэх тийм зарцнаар байхад та бидэнд туслаач гэж гуй. Есүс эзэн минь. Та бидний амьдралд алдаршаач. Есүсийн нэрээр. Амен.